Урт удаан ажлын өдрүүдийн дараагаар амралтын өдрийн өглөө сайхан ногоороо дунтаж байна гэж төсөөлье. Тэгтэл гэнт толгой дотор чинь нэгэн зүйл бүр маш чанга дэлбэрэлт үүсгэлээ шүү. Та ингэж үчглээдэй гэж бодож байтал нүдэ нээж боллоо. Гэтэл сайхан маш хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонссон атлаа. Эргэн тойронд нь юу ч байдаггүй. Яаж энэ бүхэн болоод өнгөрвөө гэж та гайхаж магадгүй. Тэгвэл хариулт нь мэдээж хингийн. Та ядарч өгөхөд ганцхан алхам дутуу байна гэсэн үг. За юу цаана манайхаа өнөөдөр та хэдтэй нэгэн маш сонирхолтой сэдвийг өргөхээр бэлтгэлээ. Хүний тарих бол байгаль дээрх хамгийн нарийн төвөгтэй бас хамгийн сонин бүтцтэй эрхтэн гэдэгтээ марх хүн авар үзээ. Гэвч энэ гайхалтай биокомпьютер заримдаа бидний төсөөлшгүй гажигмэр үзэгдлүүдийг төрүүлж бий болгож чаддгийг та мэдхүү. Жишээлбэл толгой дотор л сонсогдох тесрэг чимээ, өөрийнхөө үхлийг мэдрэх мэдрэмж, эсвэл гарч нь өөрийнхөө ажиллах зэрэг бүгд л мэдрэлийн системийн эвдэрлийн нэг илрэл юм. Тиймээс энэ хөгжлөөрөө бид нейросайенсийн ертөнцид тохиолддог хамгийн хачиргалтай гайхалтай мэдрэмжүүд, сэтгэл зүйн синдром, хий үзэгдэл гэх мэт үзэгдлүүдийг та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтгэлээ. Ингээд бичлэг рүү орж байгаа юм. Нэг толгой дэлбэрэх синдром. Бичлэгний маань ихэнд дурдсан синдромыг толгой дэлбэрэх синдром хэмээн нэрлэдэг. Энэхүү синдром нь хэвчлэн хүнийг унтаж байхад нь юм уу яг сэрэх үед нь тохиолддог. Маш сонирхолтой нейросайенсийн үзэгдэл юм. Уг синдромын үед та маш чанга хүчтэй тесрэх юм уу, буудлага эсвэл хин нэгний чангаар хашгирах чимээг олж сонсдог бөгөөд энэ үндэ зөвхөн таны тархин дотор л сонсогдож байгаа чимээ байлээ. Зарим тохиолдолд гэрэл асах мэт эсвэл чиг шуугих мэт мэдрэмж хамт цуг төрдөг байна. Хүн яагаад энэ синдром төртдөггүй гэвэл хэд удаан нойргүй явах юм уу, стресс, ядаргаандаа даруулсан үед тархи сонсголын системийг гэнт идэвхжүүлж тухайн дууг таны тархин дотор үүсгдэг гэж. Ийм болохоор унтахгүй зомбирод яваад байвал толгой чинь дэлбэрч өгөх нь шүү дээ. Харин яагаад зөвхөн унтах үед тохиолддог вэ гэвэл нойрны үе шатны шилжилтийн үед тархи дутуу унтраалттай үеэр сонсголын мэдрэлийн систем нь гэнт идэвхжиж ийм дуу чимээ үүсгдэг гэж. Хэдийгээр энэ аюултай биш ч гэсэн хүнд маш чожирдон мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ зовж байж унтах гэж байхад юм хүм дэлбэрээд байвал бас балайж юм шиг. 2. Үхсэн хүний синдром. Үхсэн хүний синдром гэдэг нь бол та өөрийгөө нас орсон хэмээн гүн итгэх эсвэл бие махбод чинь тэр чигтээ алга болсон гэдэгт итгэх үзэгдэл юм. Уг синдромын үед хүн өөрийгөө амьдрахаа болсон хэмээн итгэдэг бөгөөд түүнээс үүдэж хачин жигтэй үйлдэл ба зүйлсийг хэлдэг ажээ. Жишээлбэл уг синдромын үед хүмүүс миний оршуулгыг бэлд, би цусгүй учраас эм тариа нөлөөлөхгүй, миний тарих байхгүй болсон гэх мэт хүнд айц төрүүлэм хашгиралтай зүйлсийг ярьдаг гэж. Уг синдром нь маш гүн сэтгцийн хямрал, шизофрен эсвэл тархины гэмтэл зэрэг улмаас үүсдэг байна. Улмаар гэмтсэн тархины өөрийгөө таних, орчинтой уялдуулах эсгүүдийн үйл ажиллагаа тасалдсанаар би байхгүй гэсэн ташаад үнэлт гаргадаг гэж. Өөрөөр хэлбэл таны тарих ой ухаан хэвийн атлаа логик нь үгүй болж юу хэлбэр гэж хэлж болно. Үхсэн хүний синдромыг маш ховор сэтгцийн өвчин хэмээн тодорхойлдог бөгөөд маш зүүн тохиолдлууд бүртгэгддэг ажээ. 3. Капграсын хэрхэл. Капграсын хэрхэл бол сэтгэл мэдрэлийн ховор эмгэг бөгөөд үүнээс шалтгаалж хүмүүс өөрийн ойр дотны хүмүүс, гэр бүлийн гишүүд, найз нөхдийгөө солигдсон эсвэл хуурамч гэдэгт итгэдэг байна. Капграсын хэрхэл үүсэх гол шалтгаан нь тархины дараах хоёр чухал систем хоорондоо салж холбоо алдагснаар үүсдэг. Тэдгээр нь хүний царай таних ба сэтгэл хөдлөлийн системүүд юм. Энгийн үгээр хэлбэл тарих хүнийг харж таньсаар байдаг боловч үүнтэй холбоотойгоор дотн мэдрэмж үүсэхгүй байгаагаас үүдэж хүний тарих энэ хүн жинхэнэ биш хуурамч байна гэсэн дүгнэлтийг хийдэг гэж. Уг эмгэгийн үед хүмүүс ойр дот хамгаас их хайрладаг хүмүүсээ хуурамч гэж үзэн жинхэнэ хүн хаа нэг тийшээ явж хуурамч хүмүүс тэдний оронд орсон гэдэгт итгэдэг бөгөөд зарим тохиолдолд өөрийгөө соригдсон гэдэгт бүр итгэдэг байна. Капграсын хэрхлийг хэдийгээр эмчилж болдоггүй ч уг эмгэгийг бууруулж болдог бөгөөд таны мэдхүү ба зан үйлийн засал ба өөр төрөл бүрийн эмчилгээг хийж болдог гэжээ. 4. Өөр гарны синдром. Өөр гарын синдром бол хүн өөрийн нэг гарын хөдөлгөөнийг хянах чадвар алдаж тухайн гар нь өөр захирагдгаа болсон мэт хөдөлдөг ховор мэдрэлийн эмгэг юм. Энэ нейросайенсийн салбарт хамгийн гайхалтай эмгэгүүдийн нэг тооцогддог ба хүний тархины хяналтын механизмын нарийн төвхтэй байдлыг харуулдаг. Уг синдромын үед таны гар хяналтгүй бас тань захирагдлагүй янз янзын зорилготой мэт үйлдэлүүдийг хийдэг ба нэг гар чинь хувцас өмсөхөд нөгөө гар чинь хувцас тайлж нэг гар чинь хоолддгээс сэрээ барихаар нөгөө гар чинь сэрээг нь авч хаях гэх мэт үйлдэлүүдийг хийдэг байна. Үүнээс болоод өвчтөн өөрийнхөө гарыг өөр зүйл удирдагдж байгаа гар хэмээн итгэдэг бөгөөд заримдаа бүр тэр гар нь өөрийнхөө бие рүү халтаж барьж яваамыг нь хүртэл булаацдаг гин шүү. Уг синдром нь тархины баруун ба зүүн талыг холбон мэдээлэл дамжуулж байдаг хэсэг гэмтэж хоёр тархины хоорондын харилцаа алдагдах эсвэл тархины дунд хэсгийн гэмтэл ба тархины цус харуулт, тархины нунгасны гэмтэл мөн тархины хорт хавдар зэргээс болоод үүсдэг байна. Уг синдромыг эмчилж болдог бөгөөд яг ямар шалтгаанаас нь үүдээд хавдрын ба гарын хөдөлгөөнийг хязгаарлах гэх мэт эмчилгээг хийдэг байна. 5. Царай танихаа болох эмгэг. Царай танихгүй болох гэдэг нь хүмүүсийн нүүр царайг ялган таних чадвар алдагдах мэдрэлийн системийн ховор эмгэг юм. Энэ эмгэгтэй хүмүүс дотны хүмүүсийнхээ буюу гэр бүлийн гишүүд, найз нөхдийгөө царайгч таньж чадахгүй болдог бөгөөд зарим тохиолдолд өөрийнхөө царайгч таньж чаддгүй болдог гэжээ. Уг эмгэгийн үед танил хүмүүсийн тэрч байтугай алдартай нүүр царайгч таньж чадхаа болох. За тэгээд толинд өөрийн царайг харахад таньж чадхаа болдог бол бусад мэдрэхүйн чадрууд нь хэвэн ажилласаар байдаг гэж. Жишээлбэл та хүний царай таньж чадхаа болдогч тэр үнийхээ дуу хоолой, алхаж буй хөв маяг, биеийн дүрс, овор хэмжээ зэргийг нь ачаад нөгөө үнэ таньж болдог гэж. Царай таних эмгэгийн үндсэн хоёр төрөлтэй байдаг.
Эхнийх нь тархины гэмтлийн улмаас үүсдэг ба толгойдоо цохиулах юм уу вирусын халдвар авсан. За хүнд тархины мэс цасад орох зэрэгс болдог байна. Эхний төрлийн үед эмгэг нь гэнт эхэлдэг бөгөөд хүнд хөнгөн гээд янз бүрийн байж болдог гэж. Хоёр дахь төрөл нь хүнд хэдийгээр ямар нэгэн толгойн гэмтэл байхгүй боловч ураг бүрлдэж байхаас эхлэн тархины царай таних хэсэг хэвийн хөгжөөгөөс үүддэг. Хоёр дахь төрөл мөн удамшсан байж болдог ба хамгийн харамсалтай нь хоёр дахь төрлийн эмгэгтэй хүмүүс өөрсдийгөө хүний царай таних чаддгүй талаараа мэдэхгүй явж байх ч магадлалтай байдаг. Царай таних эмгэгтэй алдартнуудаас дурдвал алдарт зураач зохион бүтээгч Leonardo da Vinci уг төрлийн эмгэгтэй байсан байх боломжтой ба Холливуудын жүжигчин Brad Pitt, Английн жүжигчин Stephen Fry нар уг төрлийн эмгэгтэй гэдгээ олон нийтэд зарласан байна. Харамсалтай нь царай таних эмгэгийг эмчиж болдог бөгөөд тийм боловч технологийн тусламжтайгаар уг эмгэгтэй хүмүүс бусад хүмүүсийн зургийг авах, тэмдэглэх зэргээр хүндрэлээ багасгадаг байна. 6. Гадаад аялгын синдром. Гадаад аялгын синдром бол хүн гинт төрөл хил дээрээ гадаад хүний аялгатай мэт ярьж эхэлдэг мэдрэлийн ховор эмгэг юм. Энэ нэвчлэн тархины гэмтэл эсвэл бусад мэдрэлийн системийн эмгэгийн дараагаар үүсдэг. Үүний үр дүнд хүний ярианы хэв маяг, өнгө аяс, хурд гинт өөрчлөгдөж өөр улс үндэстний аялгатай болдог байна. Уг синдромын үед өвчтний аялга их шиг аваа хэлэх байдал, хугацаа болон дуудлага өөрчлөгдөг ба өгүүлбэрийн хэмнэл аялгаунд алдагдаж яг л аялгатай мэт ярьдаг болдог гэж. Гэсэн хэдий ч тухайн хүний үгний сонголт, үгсийн сан ба дүрм зүг, хэлний ойлголт зэрэг нь хэвэн үлддэг бөгөөд өөрийнхөө хэл ярианд өөрчлөлт орсноо ч мэдж чаддаггүй. Гадаад аялгын синдром нь тархины ярианы хяналтын хэсэг гэмтснээс болдог ба үүнээс болоод хүний ярианы хэмнэл, өргөл зэрэг нь өөрчлөгдөг байна. Гэхдээ уг эмгэгийн үед хүн яг шууд өөр хэлний аялгатай болдгоо ба өөр хэлний аялгын зарим шинжүүдийг агуулсан хуурамч аялга байдаг байна. Зарим тохиолдолд хэдэн сарын дараа өвчтний аялга буцаад хэвэн болдог ба зарим тохиолдолд насан туршдаа хуурамч аялгатай явсаар байдаг байна. Судалгаанд өгүүлснээр Австралид нэгэн эмэгтэй машины усад орсны дараа Франц аялгатай болсон бол Британи эмэгтэй мэс цасд орсны дараагаар Хятад аялгатай болж Америкт нэгэн хүн толгоон хүчтэй өвдсөний дараагаар Британи аялгатай болсон байна. 7. Charles Bonnet-ийн синдром. Хэзээ нэгэн цаг та энэ тэрүүгээр явж байгаад сүнс сүдэр мэтхий юм өдөг болж харж байсан уу? Тэгэд харангуйтаа арай өөрийгөө 6 мэдрэхүйтэй энтер гэж бодсон юм биш үү? Гэтэл яг үүндээ энэ зүгээр л мэдрэлийн эмгэгээс үүдэлтэй харааны ажил байсан бол яах вэ? Charles Bonnet-ийн синдром бол хараа муутай хүмүүс тохиолддог эмгэг бөгөөд өвчтнүүд, бодит бус хий эмсийг хардаг ба энэ эмгэгийг 18-р зууны Швейцарын философч Charles Bonnet-ийн нэрээр нэрсэн бөгөөд тэрээр хараагаа алдсан ч өөрийнхөө өвөөгийнхөө хий үзэгдлүүдийг харсан талаараа тэмдэглэн үлдээж. Уг эмгэгийн үед хүмүүс маш тод нарийн бодит мэд төрсүүдийг харж байгаагаа хэлдэг бөгөөд зарим төрснүүд нь энгийн боловч төрснүүд нь маш ачаархалтай байдаг. Жишээлбэл уг эмгэгийн үед хүмүүс толгойгүй хүн, цагаан хувцастай эмэгтэйчүүд, одой хүмүүс, үлгэрийн амьтад, хажин биетүүд, бие нүүргүү царай, дүрсхээ угалж харж байжээ. Тэгээд бүр тэрийгэ хэдэн секундээс хэдэн цаг хүртэл харж чаддаг байна. Уг эмгэг нь яагаад үүсдэг талаар одоо хүртэл бүрэн дүүрэн онц тогтоож чадаагүй байгаа. Гэвч хэд хэдэн таамаглалууд байдаг. Эхнийх нь хүний харсан зүйлийг нүдэн цааш дамжуулж чадлагүй замаас алдахад тарих өөрийн гэсэн төсөөлийн дүрсийг үүсгэхтэй холбоонд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл зүүдэндээ юм олж харддаг төстэй гэсэн үг. Дараагийнх нь болохоор харааны мэдрэлүүд хангалттай хэмжээгээр дүрс хүлээн авч чадахгүй өөрийн гэсэн хий дүрсийг цааш нь дамжуулдаг хэмээн таамагладаг. Энэхүү өвчин үүсэх нөхцлүүд нь хоёр нүдний юм уу нэг нүдний хараа муудах, алдагдах ба хөгшрөлт болон нүдний ба тархины өвчин эмгэгүүд байдаг байна. Ялангуяа 70-аас дээш насны настай хүмүүс тохиолдох магадлал их байдаг байна. Хэдийгээр уг эмгэгийн эмчилгээ байдаггүй ч хүндрэлийг багасгах хэд хэдэн аргууд байдаг юм байна. 8. Гайхамшигын орондох Алисийн синдром. Английн алдар зохиолч Лewis Carroll Алис гайхамшигын оронд нэмэх зохиолыг сонсч байгаагүй хүн ховор үзье. Ядаж таад кино юм уу хүүхэлтэйг нь үзэж юм уу сонссон баха. Тэгвэл Алис гайхамшигын оронд очсон мэт хүн өөрийгөө хит том юм уу хит жижиг болсон эсвэл цаг хугацаа авдааширсан мэт мэдэрдэг эмгэг байдгийг мэдхүн. Гайхамшигын орондох Алисийн синдром нь хүний мэдрэгүүд гаж хувирал үүсгэдэг сонирхолтой неврологийн нөхцөл юм аа. Уг синдромын үед хүмүүс зарим зүйлс нь хит том эсвэл хит жижиг харагдаж, зарим зүйлс хит хол юм уу хит ойр мэдрэгдэн хөдөлгөөн гаж гуйх мэт явдаг гэж. Энэхүү нөхцөл нь хөвчлэн хүүхд залуучууд тохиолддог ч насан туршидад илэрч болдгоо. Дээрээс нь олон хүүхдэд энэ айдас нь сандрал төрүүлдэг бөгөөд тэд юу болж байгааг ойлгохгүй байх нь хэлбэг байдаг. Гайхамшигын орондох Алисийн синдром нь тархины орой ба арын хэсгийн үйл ажиллагааны түр зүрийн алдагдлаас үүсдэг ба тархин дахь тэр хэсэг нь орон зай хэмжээ хөдөлгөөн зэргийг мэдрэх боловсруулах чухал үүрэгтэй байдаг гэж. Уг синдром нь тархи талдаж өвдөх, халдварт өвчин ба толгойн эмгэг ба сэтгцэс нөлөөлөх эм бэлбэл, мансууруулах бодис болон стресс ядаргаа зэргийн үед үүсдэг байна. Хүн судалгаагаар толгойн талдаж өвдөх хүмүүсийн 15% нь амьдралынхаа туршид оройж нэг удаа энэ синдромын шинж тэмдгүүдийг мэдэрдэг байжээ. Гайхамшигын орондох Алисийн синдром нь хөвчлэн түр зүрийн шинжтэй бөгөөд удаан үргэлжилдэггүй. Гэвч түүнийг үүсгэж буй шалтгааныг олж эмчлэх нь чухал байдаг. Дээрээс нь таны толгой талж өвдөг бол эмчилгээ хийлгэснээр шинж тэмдгүүдийг бууруулж болдог байна. 9. Хуурмаг мөчний синдром. Бид хүний тарих бол гайхамшигтай нарийн төвөгтэй бөгөөд заримдаа тун хачиргалтай зүйлсийг бий болгодог талаар ихэнх хэсэгт дурдсан. Хуурмч мөчний синдром гэдэг нь тэдгээр сонирхолтой үзэгдлүүдийн нэг юм. Энэ нөхцөл нь хүний бие мэдрэх тархины үйл ажиллагааны талаарх бидний ойлголтыг гүнзгийрэлдэг байна. Хуурмаг мөчний синдром нь хвчлэн гар хөлбөө бусад мөчөд хариусан хүмүүс тохиолддог бөгөөд тэд тухайн эргэтнээ байхгүй боловч бодитор байгаа мэт тодор мэдэрдэг гэж. Тэнх уг мэдрэмжээсээ болоод өвдөлт захтнаа, бадарих ба заримдаа хөдлөд байгаа мэт мэдрэмжийг авдаг байна. Энэхүү синдром нь мөчөө алдсан хүмүүсийн 50-80% тохиолддог бөгөөд түншлэн дотоод эргэтнээ авахгүй
байхгүй үед ч уг синдромд өртдөг аж. Уг синдром нь хүний тархины мэдрэлийн зургалтай холбоотой байдаг ба ямар нэгэн мөчөө алдахад тархич нь түүнийг байгаа мэтэр хүлээн авсаар байгаатай холбоотой байдаг аж. Хурамч мөчийн синдромын үед та өвчин намдаагч юм уу? Физик эмчилгээ зэргийг хийлгэж болох бүрэн эмчлэх аргыг одоо хүртэл олоогүй байна. Мөн синдромыг эмчилдэг өөр нэгэн арга нь толины эмчилгээ бөгөөд өөрийнхөө байхгүй байгаа мөчөө толины тусгал харснаар тархиндаа тохиогч өвдөлтөө бууруулдаг аж. 10. Бурхны хам шимж. Та эзэн нэгэн цагт шууд бурхантай ярьж харилцаж байсан юм шүү дээ. Ялангуяа бид амьдрал шилжигдэх том шалгалт чөлөөг уралдаан тэмцээний өмнө бараг л бурхантай ярьдаг шүү дээ. Хэрв та бурхантай харьцаж чадвал тэр нь тийм ч баярлууштай зүйл биш ээ. Учир нь та тархиндаа саажил авсан байх өндөр магадлалтай болохоор тэр. Бурхны хам шимж гэдэг нь тархины тодорхой хэсэгт гэнт идэвхжил үүснээс үүдээд хүн өөрийн эргэн тойрны зүйлсийг огт өөр өнцгөөс харах, гүн гүнзгий бодол автах буюу яг л бурхантай ярилцсан мэт мэдрэмж авах үзэгдлийг хэлдэг. Уг хам шимжийн үед хүмүүс юр бусын байдлаар гэнт гэгэрч бүхнийг ойлгосон мэт болж аз жаргал хайр инэрлийг мэдэрч өөрийгөө орчлон ертөнцийн нэгэн цол болсон мэдэрч бурхантай шууд харилцсан мэт санагддаг байна. Бурхны хам шинж нь ихэнхдээ чиний хажууд байх тархины дотоод хэсэг буюу хүний тархины сэтгэл хөдлөл, дурсамж, итгэл үнэмшил, шашин шүтлэг зэргийг өдөрддөг хэсэгт гинтийн итгэвчил үүснээс тохиолддог байна. Бурхны хам шинж нь эмчлэгдэх боломжтой ба тархинд үүсээд байгаа тэр гинтийн итгэвчлийг мэс заслын аргаар ба эм тариа зэргээр бууруулснаар бүрэн идэрэх боломжтой байна.